Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр оюутан цэргийн мэргэжил олох сургалтыг 2014 оноос хойш 12 дахь жилдээ Дархуул аймагт 3 дахь жилд амжилттай зохион байгууллаа. Сүүлийн 2 жил гаруй Батлан-Амбас хотод баримталж байгаа оюутан цэргийг бүссэн хэлбэрээр зохион байгуулах санаачлага маань амжилттай хэрэгжиж Сэлэн Төв аймаг болон Дархуул аймгийн бүсд амьдардаг залуучууд маань энэ бүстэй оюутан цэрэг алба хааснаар тухайн газар орнд онцлог нийцсэн сургалт бэлэгт хамрагдах, цаашлаад өөрийн орон нутгийн хөгжлийн бодлого үйл ажиллагаанд оролцохын чадамжтай иргэдийг бэлтгэж төвлөрлийг сааруулах нийт хүртээмжтэй албыг бий болгох даваа талтай байж байгаа. Зүсэх түвшний 330 дугаар ангийн сургалтын материалын баазыг түшиглэн авагдсан оюутан цэрэг сургалтанд Дархуул, Улаанбаатар, Архангай, Сэлэн аймгаас нийт 125 оюутан залуус хамрагдан амжилттай суралцж өнөөдөр танхаа өргөсөн юм. Ер нь оюутан цэргийг ингээд зорих нь ерөнхий дотроо юм сургалт бэлтгэл нь ерөнхий маш чанартай бэлтгэгддэг. Бүх юм цагийн үеийн дагуу цэрэгжилт үнэхээр сайн. Би болохоор өөр автомобиль механик мэргэжилтэй тэгээд шүтэст инженерийн мэргэжлэр ичнээ авч сурна гэж бодож байгаа. Оюутан цэрэгт явснараа үеийн нөхөдтэйгөө хамт жаргал зовлон хамтдаа мэдэрч халуун харалж гүйтэн төгөрж энэ хөдлөө нэгэндээ маш их тасцаалаа. Оюутан цэрэгээ энэхүү хөтөлбөрийг бий болгосон хүмүүстээ бас баярлалаа. Маш том боломж байна. Оюутан бид нарт ч хугацаа алдахгүй оюутан байх хугацаанд энэ албыг хааж байгаа маш их баяртай байна. Би АШ-ийн 2 дугаар курст орно. Хүний хэмжээр суралцдаг. Цаг барих, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл амьдралын хэв маягтай боллоо. Залуус 2026 оны 4-р сарын 30-наас 5-р сарын 31 хүртэл цэргийн ерөнхий бэлтгэлд, харин 6-р сарын 10-наас 8-р сарын 11 хүртэл цэргийн мэргэжлийн бэлтгэлээр цэргийн 10 мэргэжлэр суралцсан төгсөж байна. Оюутан цэрэг 2026 хөтөлбөр Дархуул аймагт 3 дахь жилдээ яг бие дагаа зохион байгуулж зүсэх түвшний 330 дугаар ангийн материалын баазыг түшиглээд Дархуул аймагт ихтэй сургуулиудын сонгон шалгарсан оюутан цэргүүдийг 3 дахь жилдээ ингээд зохион байгуулж байна. Энэ жилийн үед Дархуул аймагаас 60 цэргийн албаагч, Арангай аймгаас 15, Сэлэнг аймгаас 20, Улаанбаатар 30 ингээд нийт 125 оюутан цэрэг хамрагдж байгаагаар онцлогдож байгаа. Оюутан цэргийн тангараг өргөх ёслолд Батлан хамгаалах яамны дэд сайд Баасан дамб, Дархуул аймгийн засаг дарга Аз жаргал болон албаны бусад хүмүүс мөн оюутан цэргүүдийн гэр бүл найз нөхөд ойр дотныхон оролцсон юм а.